За үзэгч та бүхэнд яг энэ цаг мөчийн мэнд хүргэж байна. Зэвэрэ ток шоуны шинэхэн дугаарыг хэлж байна. Тэгээд миний хүсэл бол сүүлийн үед бол бүх хүмүүс fantastic production гэж ярьж ирсэн. Тэгээд ядаж нэг уран бүтээлч нь оруулах юмсан гэж дотроо хүсэж байлаа. Тэгээд миний хүсэл биелж байна. Өнөөдөр бол fantastic production жүжигч байна. Мөн хөтлөгч Барас Таваг миний урилгыг хүлээн авч ирсэнд миний хувьд туйлын их баяртай байгаа. Бас 30-аас 40 минут хүлээхсэн уучлаарай гэж. За баярлалаа зүгээр. Ирсэн баярлалаа. Өглөөний мэнд баярлалаа. За сүүлийн үед бол их сайхан ол зомог ихтэй амжилт хөтөл дүүрэн байна. Тий, дэжгүү сайхан байгаа. Сонь сайхан хувийн ажил сонь сайхан юу байна? Хувийн ажил гэж байдаг шүү дээ надад ер нь. Дандаа л хамт олон баг. Тий, дандаа л манаа л ажил байдаг шүү. Би биш бид те. За ер нь бол маань нэвтрүүлэг их сонж байгаа. Ер нь нэг хэр баргийн хүмүүсийг нэг за энэ нэг ямар хүн бол гэдэг нэг тэр мэдрэмжийг хүмүүс нэг заримдаа мэдрээгүй дээ шүү дээ. Нэвтрүүлгүүдээр ороод яг тэрийг нэг мэдрүүлэхийг хичээдэг юм би хувьдаа. Тэгээд хувийн талаасаа өндөр жоохон ярилцъя гэж би бодож байна. Тэгээд ер нь бол ээж аваасаа хэдүүлээ 10 жил их сургууль гэдэг нэг хувийн талын мэдээлэлүүд байдаг шүү дээ. Тэрийг нэг найзтай өгөөч. Тэгэл доороо 2 дүүтэй. Аль нь том? Аль нь том? Тий, аль нь том. Тэгээд 24 дэх сургууль төгссөн. Тэгээд 40 мянгатад өссөн хүүхдийн ордны драмын дугууланд явж ирсэн. Тэгэл тэнцэнээсээ хүсэл мөрөөдлөө дагаж явсаар байгаа Суйст орол. Тэгэл одоо жүжигчин болол явж байгаа л хүн байна да. Суйст хэдэн онд ороод хэдэн онд төссөн бэ? Суйсэд 2009 онд орсон. За. Тий. Жүжигчин ингээд. Биш ээ 2009 онд орсон гэж явж. 2005 онд ороод 9 он төгссөн. Тий. Одоо нэг анкамт олон гэдэг нь сөс чи өөрөө их тийм диктатур ихтэй нэг тийм коллективтэй их одоо янз бүрийн тийм диктатур гэхээр яг юуг нь хэлж байна чи? Одоо ер нь бол тэгж яриад байгаа юм л да. Яг сонсож байхад нэг ямар нэгэн арга хэмжээ боллоо гэхэд бүгд тэнд нийтээрээ орж те нэг хүн заавал хоцрох ёсгүй бүгд хамт байх ёстой бэлтгэл гэж шүнжэнгөө байдаг хондог нэг тиймэрхүү зүйлүүдийг хэлээд байгаа юм л да. Яг тэгээд нэг энэ минь бол байсан л баг. Мэдгүй энэ минь нь бол би мэдгүй. Байгаагүй. Тэр хонж өнждөг асуудал бол байсан л да. Ягаад тэгэхээр угаасаа тэр чинь жүжигчний мэрэгжилч өөрөө онцлогтой мэрэгжил. Тэгээд ялангуяа жүжигчний мэрэгжил эзэмсгээр сурж байгаа хүмүүс бол тэгээд тэр чинь зөвхөн мэрэгжлийн хичээлээс гадна маш олон хичээлүүд байна шүү дээ. Тайзны яриа мараа гэх. Тэгээд яг нөө мэрэгжлийн хичээл дээр цаг их зарцуулдаг учраас бэлдэх хугацаа олддог байхгүй. Тэгээ шалгалт тулаад эхэлдэг. Тэгээд тэр чинь нэг ангид нэг анги байхгүй. Нэг кабинет чинь тэгэл 2 анги байна. Цагаа ээлжилж явна тэгэл хондог асуудал бол ер нь тийм нас л үүсдэг л те. Хонныхаа сөсийнхнийг их жоохон уудаг ярьдаг те. Мэдгүй би тийсихнийг л уудаг. Яг энэ нэг хонж өнжөөл нэг эрчүүд нь бол эрэгтэй хүмүүс бол хөвгүүд бол сахилгууд нь өстэй тий. Үгүй юу тийм зав байдгүй байхгүй юу? Чи энийг юусоо ойлгохгүй байхгүй юу? Тийм тэн тараа арх уух гэж юм шоудах гэж хондгоо байхгүй юу? Мэргэжлийн шалгалтууд мэргэжлийн маргааш нь багш нь юм шалгана гэдэг. Тэгээд тэр чин хараа бүхэн тулцсан. Тулхаас гадна соёл урлагийн сургуулийн мэргэжлийн хичээл гэдэг чинь ганцаараа хийж болдгоо ч л байхгүй. Хэрвээ би өөр мэрэгжил байгаад ганцаараа бидэлт аваад ганцаараа хийчих юм бол би гэртээ байж ганцаараа хийж штэ. Ягаад тэр мэрэгжлийн хичээл дээр чинь за нэг жүжигийн хэсэг тоглолоо гэж бодох чинь 3 4 дөрвтэй байлаа. Тэнгүүд тэр 4 хүн чинь нийлээд юмаа бэлтнэ тэ. Тийм. Тэнгүүд тэр 4 чинь хамт байхын тулд хаана байх вэ? Нэгнийхээ гэрт очиж болох уу? Болно. Тэдний тайз байх уу? Байхгүй. Хаана вэ? Сургууль дээр нь тайз байна. Сургууль дээр нь гэрэл нь байна. Сургууль дээр нь анги нь байна. Бүх юм бэлэн байна. Тэгэхээр л хондог баг. Тийм. Тэнэс биш. Тийм ээ яг тэрийг ойлгож л байгаа л да. Ганцаараа хийждэг байсан бол юу вэ л сургууль дээр хон шин гээл өвчтөө өмчтэй. Сойсыг төгсөөд хөтлөгч хийсэн. Сэнэг телевизэд би оюутан багтаа Сэнэг телевизэд орсон. 2007 онд Сэнэг телевизэд ажилд ороод. Тэгэл 13 онд гарсан шүү дээ. Ямар нэвтрүүлгүүдийг яг нэг хүн төрсөн нэвтрүүлгүүд. Тэгэл өстэй 9 бус юм хийсэн. Тэгэл ч одоо өөрөө мэдж байгаа л телевиз юмч тэгэл бүхэл юмд нордог өстэй. Тэгэл бараг л зураглаач хийгээг байх ер нь. Босны л. Тэгэл ер нь зураг мураг авна шүү дээ тий. Тэгэл олон юм хийсэн. Бүлт хачин зэгтэй шоу гэл
Political puppet нэвтрүүлэг гэлээ. Одоо ирхэн ихэнх санахгүй байна. Банк эрхизээд бэлхэн тэгэл нөгөө шинэ жил баярын ямар юмны тусгай дугаар мөр гэл 80 юм байдаг шүү дээ. Бүгд нь хэлээжсэн тий. Хөтлөгчнөр бол өөр ингэс нэг өрмөц нэг чадвартай нэг entertainment show хөтэлдэг хэсэг хөтлөгч байгаа тий. За бүр хөтэлдэггүй хүмүүс ч байгаа тий. Ер нь бол их шоу хөтэлдэгчтэй шоу нэг ивентүүд их хөтэлдэг. Ер нь шоу ивент арга хэмжээг ер нь одоо яхаа зүгээр нэг хүн хөлсмөс ярихаар одоо хүмүүсүүд шуналтай л гэдэг яхаа гэхдээ яхаа энэ зүгээр хөтлөгчнэрийн хувьд хэд байдаг юм бэ? Одоо хүмүүс хөтлөгч болгож байгаа хүүхдүүд ч юм уу залуучууд бас бодох хэрэгтэй л байна л тэ. Тэгэл янз янз шүү дээ. Яриад тэгэл өөрийгөө яаж үнэлж байгаа юм тэгэл нөгөө найзуудтайгаа яаж хэрцэх юм тэг. Хэр их зантай вэ? Их зан гэж өстө байдаг шүү дээ. Найздаа нэг 500 мянгаар ч юм уу эсвэл 200 мянгаар хөтлөд өгөөч гэхдээ би тийм мөнгөөр хөтэлдэг вэ гэж удаа байдаг байхгүй шүү дээ. Тэгтээ яг нэг удаа хоёр удаа. Өөрт нь хэлнэ. За дахиж ингэхгүй шүү дээ гэж ингээл. Гой нааштай цааштай тий. Ер нь их зан гэдэг хүн байх хэвчээ юм. Одоо хүн бол зан гэж яг чухам юу хэлж байгаагаас нь шалтгаалах байх гэж бодож байна л да би. Их зан гэдэг ч юм бол одоо хямсгар зан хэлээд байгаа юм уу? Эсвэл ихэрхэх байдлыг хэлээд байгаа юм уу? Эсвэл баярхаж байгаа зүйлийг хэлээд байгаа юм уу? Чи яг алийг асууж байгаа? Одоо би бол Барславаг хүн болгоо намайг таньж байгаа нөө би гэдэг үзэл ихтэй тий одоо ялангуяа сүүлийн үед бол хүн болгоо фантастик тийм бол байх хэрэггүй гэж боддоо шүү дээ. Яагаад тэгж боддгоо гэхээр мэдээж хүн өөрийнхөө орон зайгаар өөрийнхөө хүсэж байгаа зүйлээр ажиллаа хийгээд хөдөлмөрлөөл явж байгаа шүү дээ. Тэгэл тэр болгон дээр одоо нөө биегийн өвчин гэж яддаг шүү дээ. Тэгэл тий би л лаг санагдаал нөө нэг Чарли Чаплины охиндоо бичсэн захиан дээр гардаг шүү дээ. Миний охин хэрвээ чи өөрийгөө үзэгчдээс дээгүүр гэж бодох юм бол яг тэр мөчөөсөө тайзнаас буугаарай. Ойлгох хэрэгтэй. Тий. Яг тэр мөчөөс чи болоорой. Яагаад тэгэхээр чамаас авьяастай хүн, чамаас ухаантай хүн гудамжинд хог түгээд явж байгаа гэдгийг чи хизээч мартаж болохгүй. Чи авьяастайтай биш, чи ухаантайтай биш. Энэ үзэгчдийн хүчинд чи өдөө зэрэгтэй явж байгаа шүү гэдгийг хизээч мартаж болохгүй гэж хэлсэн байт. Энэ үгийг ер нь их бодож явдсан шүү дээ би. Тий. Маань нэвтрүүлэлт яг энэ орж байгаа зочид ихэнх нь яг нэг би нэг сайхан талаас өөрийгөө харуулах гэж хичээдэг. Тэгээ юу нэг хөвчлэн. Зарим худлаа байдаг. Тэгээд нөгөө нэг хүмүүс сэтгэлээрээ бичнэ. Яг ерөн зөвхөн амьтантай муудалцах ч юм уу одоо киноны нээлт болно. Тэгэл клаб ч юм ордог л бах тий. Тэгээ яг хүмүүс чинь чи барса авшаамаа гэл ингээл арх ч юм уу өгөөч юм ингээл ингэдэг. Тэгэхэд ерөн зөв нэг ууралж ундууцчихсэн тийм үе хүнтэй муудалцаад чи өгшөө намайг танихгүй байна уу гэдэг нэг тийм хандлага бол гарч ирсэн удаа байна. Би бол л штэ хүнтэй муудалцчихсан. Зөндөө муудалцчихсан. Ирэх хүмүүс ер нь бүгд л мэдэн дээ. Тэгэл баар маран согтуу хүмүүс яадаг. Тэгтээ би штэ чи намайг танихгүй байна уу мэн үү гэж штэ нэг ч удаа хүнтэй тэгж байгаа. Тийм хандлага бол байхгүй. Зүгээр харин яг тэгэл муудалцсан шүү дээ хүн чинь. Ер нь муудалцах шалтгаан бол нэр 9 бус шүү дээ. Тэгэл одоо жишээ нь би гэх юм бол өөрөө сонио үзэлтэй хүн л дээ. Би болохоор одоо монгол хүмүүс монгол хүндээ хайртай байх ёстой гэж боддог хгүй. Залуучууд ялангуяа сая тэгэл нэг юм уншиж байгаа те бааранд хоёр залуу мөргөлдөөл тэгэл тэрнээс болол зодтолтол нэг халаа ичдэг те. Тэгэхэд хоёулаа л амьдралтай хоёулаа л монгол юм хоёулаа л тэгэл тэр хоёр залуугийн аргаар хоёулаа охирж байгаа хгүй. Энэ асуудлыг л залуучуудыг бас сайн бодож байгаасай гэж бодтыг. Ягаад тэр ингээл уурын түргнээр те эсвэл одоо зам дээр ч гэсэн гардаг шүү дээ. Зам дээр эсвэл одоо нэг төлбөртөө зөксөөл юм аа занаач те тийм хүмүүст амар муухай харцдаг. Тэгэл ингээл одоо ингээд нэг уулзуур дээр ингээд урд урдаас ирээ зогссон багт бууж ирээл цонх мохын зохиж махаал те. Тийм жоохон дээрэнгүй юмд би өст амар дургу. Толмойлын хуглаа зохиол те. Тийм тэгэл одоо хинч байж болж яг үнэндээ тэр хүн хинч үлээгээ тэр хүн ядруухан амьдарч ялаа гэхэд тэрийг хүн дээрлэж зодж явах эсвэл ихгүй юу гэн. Тийм үстэй. F студийн сая кино нээлттэй тест параллел ертөнц. Тэн дээр яг би өчтөр үзсэг. Яг өчтөр өдөр үзсэн. Тэгээд
Тэн дээр гарч байгаа Барсагийн дүр болохоор яг нэг тим залуучуудыг харуулсан дээ нэг жоохон бүх юм нэг жоохон ингэсэн би гэсэн үзэлтэй залуу харуулсан л байлаа. Тэгээд зөвөр нэг жишээлбэл үйлчлэгч тий үйлчлэгч тэр газрын жоохон өндөр албан тушаалтай хоёр хүн байлаа гэж бодоход тэр хоёртой харьцах зөөр ууч нэ. Яг миний хувьд үү? Тэр хоёртой зэрэг харьцах шалтгаан гэх юм уу? Зэрэг харьцах. Эсвэл зөвөр эхлээд тэр аль нэгэндээ тааралдлаа, дараа нь ингээд нэг дараалан тааралддаг ч тий. За. Нэгдээ мэдлэх, нэгдээ мэдлэхгүй ч юм уу. За. Тийм тохиолдол. Хэрвээ жишээ нь би одоо зорилгоос шалтгаална шүү дээ. Би тэр газар руу захиралтай нуулцах гээд орж байгаа бол хэрвээ үүдэнд үйлчлэгчэнд таарахад бол би туурахгүй орчих واخ. Тий. Тэгээд захиралтай нураад ажиллаа яриад тэр хүн ингээд шалаа арчилаа тий. Нойтон байдаг шүү дээ шал. Тий. Тэгтэж байгаа нөө яна чи уучлаарай гэж гарах уу эсвэл уучлаарай гэж би орчныхаа үйлчлэгчийг хүртэл тэгдэж шүү дээ. Гарч уу гэж асуудаг шүү дээ. Уучлаарай гэж. Энэ бол хамгийн том соёл биз дээ. Тий шүү дээ. Тий. Ер нь зүгээр хүнийг хүндэлж байгаа л хэлбэр гэж ойлгодог шүү дээ би тий. Нөгөө нэг хүнд их гоё сэтгэгдэл ч юм уу гоё эрэг энерги өгчхөөр тэгээд тэр нь ингээл цаашаа ингээл гоё яг нөө сүлжээ шиг орфлем сүлжээ шиг явдгийн гинэ л дээ тий. Нэг үйлчлэгч хичээсэн ч гэсэн өө яна уучлаарай энэ гарчаа гэл хүн баярлдаг шүү дээ. Тий шүү дээ. Өө яна зүү юм дээ ингээд гарчих гээл. Яг тэр нь яг ингээл гоё байгаа сэтгэлдлийг хараад гарахад өөр төвтлийн гоё кайфтай гоё мэдрэмж байдаг шүү дээ. Яг бас тэрийг бас би залуучдыг бас мэдрээсэй гэж хаяадаа ч гэсэн жоохон хүсдэг юм. Тэгээд яг зөв ингээл жүжигчдэг ч юм уу уран бүтээлчтэй ялангуяа фантастик продакшны залуучуудыг их цантай гэдэг ойлголт нь их байдаг л да. Яагаад гэдэг юм бол? Яагаад тэгэхээр сүүлийн үед бүх юм дээр фантастик. Йоо, фантастик амар. Йоо, фантастик гэж бүх юм дээр фантастик хийж гин. Бусны юус хийхгүй байгаа юм шиг тий. Фантастик л хийж гин гэдэг энэ нэг хандлага амар их байна л да. Ер нь бол ийм. Яг би одоо би 9 хүнийг төлөөлж юм хэлж чадахгүй. Гэхдээ би зүгээр ерөнхийдөө фантастик продакшныг төлөөлж хэлж чадна. Их зан гэж одоо яг нөгөө нэг хийрхэх өвчин өөрөөрөө өвчлөх талаас нь хэлж байгаа бол манай найзууд тийм явдал нэг ихэнч байхгүй. Тэгээд дээрэс нь ялангуяа бас нэг үгүй хэлэхэд өдөх асуудал бас өдөө хатгалтай зөндөө таарна тий. Янз бүрийн өдөө хатгалтай таарна тэгэл тэр болгоныг ингээл аргалал одоо сурччихлээ ер нь. Ингээл аль болох хэрүүл маргаангүй аль болохынгүй гэл тэгээ сурчиж. Ер нь тэгэл бид нар чинь гэсэн залуу хүмүүс гарч орно наргид зингэн найзуудтайгаа тий. Тэгээ сүүлдээ одоо бид нар ер нь юм олон нийтийн баар савнд орохоо болий гэж ярьдаг болсон шүү дээ. Түлээ зүгээр чимээг өхөн гэрнтэй нэгнийхээ гэрт очиж сууж байгаад явчих. Нэг бол амралтанд очие. Тий. Хөнгүү газар л ингээл байж. Тэгэхгүй тэгэл өөстөө ч уугаал нөгөөдөл нь чуудсан тэгэл. Тэгэл 3 сарын 30-нд би харсан л да та нарыг Minty VIP дэл гэдэг байдаг шиг харлаа. Тэгээд яг залуучууд бол нэг хүн болго ингээл харж л байгаа байл та ингээл зөөрхөн ингээ хараал ажиглал за эдэр яах нь те нэг хүнийг нэг алдаа хийхийг хүлээдэг юм шиг те эдэр яах нь алдаал нэг бичлэг хийчих юмсан гэсэн залуучууд их байл л дээ те тэгэл ерөн зөв баар нь тасарч байсан удаа байдгүй бас байгаа шүү дээ зөндөө тий бүр ингэ тасраад юу хийснээ санахгүй нэг чи баар нь битгийл би тасарчаад булган цэрсэн юм чи гэдэг нөгөө нэг шилжээд байдаг гэдэг шиг. Сойсын хажуудлын пабд ангийнхантайгаа уугаал тэгэл нэг сэрч булган цэрч. Юу вэ? Хит хоногийн дараа. Ингээд буудалгүй яг маргааш нь. Маргааш. Тий. Ингээд сэрсэн чи буудлаа. За буудал орцсон да харидаа гэж босоол цогоор арсч хөдөө. Би хаанаа байдулаа гэсэн яаж юм чи. Булган дэвштэй. Гүй тэр ингэхгүй манай ангийн манай ээж булганых хэвгүй юу. Тэгээ бид нэг 5 цаг үедээ өтер штт. Тэгээ суужсэн. Муудчихгүй тэгэл би нэг юм цүнх шиг л явсан гэсэн гэл. Ног ингэж энэ оролтой байл буцаж гарахтай байл тэгэж оролтой байл. Тэр л одоо миний хамгийн урт холын юу юм да? Шилжилт юм да гэж. Өөрчт юм байхгүй. Өглөө тасарчаад ахындаас ирж байна. Би гэрүүлтэй шүү. Яг энэ зүгээр ингээл хүнд нэг янз янзын л гоё юм тохиолдож шүү. Сэрж За байгаагүй. сэрж байгаагүй. Ер нь зөв нэг хүмүүс ингээл ярьдаг штэ. Ер нь
эмэгтэй хүнийг их гомдоож явсан залуучууд ч юм уу нэг one night энтергээл их байсан залуучууд дараа нэг муу нэртэй үлдчихдэг гинэ. За Ингээ хичнээн одоо дараа ингээд засраад ч юм уу тийм юмнаас хол байсан ч гэсэн хүмүүсийн нэг хандлага нь энэ нэг шалиг залуу шүү те энэ нэг охинтой уулздаг энэ гэж ярьдгийн гин. за юу л хэлэх гээд байна да. Яг зөв гэр бүлийн хүн бол мэдээж үзэж байгаа. Тэгээд яг ерөн зүгээр амьдрал чи хэрэг эмхтэй хүн байсан. Байсан. Зөндөө байсан. Зуурдынх нь хэрэг байсан. Байсан. Үрдих бол ганц байна. Өөрөдийнх бол мэдээж ганц байна. Тэр бол зуурдих байна. Тийм. Байна гэх шиг. Одоо байхгүй шүү дээ. Одоо байхгүй. Тий. За гэр бүлийнхээ хүнтэй танилцсан бэ? Эхнэртэйгээ хантайгаа 5 жилийн өмнө танилцсан. 5 жилийн өмнө танилцсан. Эхнэр нь ер нь гэр бүлийнхээ хүнтэй танилцвал ер нь ямар мэрэгчлэлтэй ямар бүсгүйд юм бэ? Манай эхнэр эдийн засгч мэрэгчлэлтэй бүсгүйд юм аа. Эдийн засгч тий. Маам нь одоо нэлээд том болчихлоо шүү дээ. Хэдэн настай бэ? 3 урлагийн ажилтаа хүмүүсийг ер нь байл хүмүүс угаас л ойлгодог л ахaltaа хэцүү те ингээл байнгын цаг завгүй явдаг. Тэгэл эхнэр хүн бол артлын баг нь байдаг юм аа гэл бүх нэвтрүүлэг дээр жүжигчид эхнэрээ магтдаг шүү дээ. Ер нь зүгээр эхнэр гэдэг хүн бол хамгийн гоё төшиг толгоор хамгийн нэг тийм бүх алдаа дутагдлаас эхлээл бүгдийг мэддэг хэрнээ ингээл тусалж дэмждэг тийм үнийг хэлдэг авах гэж би өвдөө боддог байхгүй. Тэгээд ер нь бол эхнэр хэрэг хартай. Ямар нэг одоо арга хэмжээнд оролцсон их олон бүсгүүчүүд хартай. Би тийм олон бүсгүүчүүдтэй уулзаад байдаг л дээ. Ажил дээр Яг хөө манай эхнэр үгүй ер нь эмэгтэй хүн бол ер нь хартай байдаг шүү дээ. Ер нь эмэгтэй. Чи хүнтэй сухар ойлгоно. Тэгээд за тийм байна. Эхнэр маань эдийн засгч мэрэгчлээ. Тэгээд хардах үедээ хардна, хардах үедээ хардахгүй гэл. Энэ хар байх хэрэгтэй гэдэг юм уу? Ер нь эмэгтэй ч байх хэрэгтэй хөө ер нь. Бас харж явах хэрэгтэй. Тэгэл хайртай бол хартаа мартаа гэл үг өгöd. Өөрсдөө өмөрөөл те. Гэхдээ одоо эхнэрийгээ зодож модож харддаг хүмүүсийг бол гайхаад байдаг шүү дээ. Тэ. Бүр амар юм уншиж шүү дээ. Facebook дээр нь зураг тавиад ингээ хүмүүс лайк дарангууд эрэгтэй хүмүүс лайк дарсан тоогоор нь цогтөг гэсэн нэг зүйл байна. Тэр одоо арай л байгаа шүү дээ. Тэ. 650 мав гэснэ. Хамгийн амттай. Тэгээс хаалгаар алан мална гэдэг. Гэт тийм айгу амар олон байт юм шиг л шүү дээ. Хэр карьер хөдөлгөө барьсан? Карьер гэдэг асуудлын талаар хоёлаа ярий заяа. Карьер хөдөг. Би бол одоо жүжигчний карьер хөөж яваа хүн. Яг энэ жүжигчний карьер хөөж байгаа. Гэхдээ яг зөв нэг Facebook social карьер хэр хөөдөг. Хүчирхийллийн шагсаал дээр очиод селфи хийчихэл явчихдаг ч юм. Тийм. Гэг тийм бол байхгүй шүү дээ. Бид нар зөвхөн киноныхоо юмнуудыг л ер нь хвчлэн Facebook-ээр ашигладаг. Сайн жагсаалыг юу гэж бодож байна? Сая жагсаалыг би бол маш зөв жагсаал болсон гэж үздэг. Тэгээ сая үр дүн ч гэсэн их өндөр гарлаа шүү дээ. Улсын хурлын дарга тэр зохион байгуулсан хүмүүсийг хүлээж аваад хүсэж байгаа юмнуудыг нь авсан биз дээ, тэ. Тэгээ хамтарч ажиллана хүчирхийллийг хүүхэд болон эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг арга хэмжээг заавал авнаа. Хуулийг чангатгана. Хуулийг чангатгана гэсэн бэл. Яг уу араа. Яг энэ миний л бодол тоо. Насан туршаагүй хүүхдийг одоо бэлгийн чиг хандлагын зорилгоор хүчирхийлэх тийм. Насан туршаагүй хүүхдийг тамлан зовоох заяа. Хин эмгтээчүүдийг тэгэх бат тий. Энэ бол байж боломгүй юм баггүй. Яг уу би бол багтаа аавда зоо ээжтэй зодуулж өссөн. Тэр бол зүгээр надад зүгээр байдаг тий. Тим тэгж нэг аавын алганы хамт бол амсгад бол байх хэрэгтэй. Тэрнээс биш нэг юм тамлал зодод шүү дээ хүмүүс чинь тий. Араа өөр талаасаа тий. Араа өөр талаас. Ингээл хутга мутгарч яатсан ч байх шиг тий. Тэгэл хазаж мазаж ингээл мацах юм. Тэр бол харгислал гэж үздэг л дээ би. Яг сэтгц бол яг цоо ирүүл хүн бол тийм бол хийхгүй байх гэж би өвдөө. Магадгүй. Тий. Магадгүй л юм. Гэтэ тэгээд мэдгүй тэгэл тэр хүмүүсийн чинь шинжилгээнд оруулахаар ирүүл гэж гараал. Ирүүл бол ял авч байгаа сте. Нэг 8 сартаа хүүхдээ хүчин зэрэг гарсан.
Тийм гэсэн. Тэрийг харсан. Яг зөвөр энэ яг хар бараан зүйлүүдийг нэг ярихыг хүсдэг юм. Гэхдээ яг зөвөр ер нь хувийн үзэл бодол тал дээр цаазаар авах хэрэгтэй юм уу? Одоо ингэж байна шүү дээ. Ер нь бол зарим хүмүүс цаазаар авах ялыг сэргээх ёстой гэж үздэг. А зарим хүмүүс энийг маш ихээр эсрэг үзэж байна. За би болохоор өөрийнхөө л бодлыг хэлье одоо. Яг хувийн талаас нь. Дэлхийд одоо маш өндөр хөгжилтэй орнуудад цаазаар авах ял байдаг. Тэр хүмүүс ямар учраас ямар юу хийсэн болохоор цаазаар авах ял өгдөг вэ гэхээр шүү дээ. Эх орноос урвах, тагнуул хийх, хүүхэд хүчрхийлэх, цагдаагийн амнаас нь талдах. Гэх мэтийн иймэрхүү зүйл залтууд дээр цаазаар авах ял байдаг улс орнууд байдаг. Америкийн нэгдсэн улс, Их Британи гэл тийм ээ. Япон, Хятад гэл ярил зөндөө улс байдаг. Байх хэрэгтэй. Тий. Зүгээр бид нар эндээс хүмүүсийн яриад байгаа юм байдаг. Тэр нэг талаараа үнэн баг. Хүн хэлмэгдүүлнэ гэл тий. Тийм киноч байдаг шүү дээ. Нөгөө цаазаар авах ялыг эсэргүүцхийн тулд. Тэгээд Америкийн нэгдсэн улс чинь тэнцэнс татгалзаж ингэж ягаад ийм төрсөн гэдэг нэг кино гардаг хгүй юу. Хүн хүчирхийлсэн болгоод тэнгуүтээ өөрсдөө зүгээр ингэж яг хүчирхийлэл бишээр ингээ бэлгээрцэнд орж бичлэгээ хийгээд нөгөөх нь эмэгтэй нөрөө амиа орлоод бичлэгээ хийж захта амиа орлоод тэгээд нөгөө нэг унтсан залуу нь шууд машиндаа тэр шин очиж унтчихээд байхгүй. Тэгсэн чинь тэр бичлэгийг нэгд найз нь авч нуугаад тэгээд ингээд юу болоод тэгсэн чинь нөгөө нэг хүн залууг баривчлаад нөгөө залуу би алаагүй битээ зүгээр ингээд ингэсэн ингээд тэгсэн чинь аваа чи нөгөө тий чи мөрдлөгөөр явуулж хахад чи ингээд энэ эмэгтэй хүчнээд үтчих юм уу тий? Тий ингээд алдсан байна. Үгүй нөгөө эмэгтэй нь өөрийнхөө гарыг гавлаад толгойдоо цуглаж хагаад гараа гавлаад өөр амиа орлохгүй тэр кинон дэр. Тэгээд нөгөө залууг хүчнэцэн байна гэж баривчлаад тэгээд цаазаар авах ял өгөөд тэгээ нөгөө залууг чи яг цаазаар авсан өдөр нь нөгөө нэг бүх бичлэгийг интернет тавьчихдаг байхгүй. Энд ямар ч гэмтэрэг болоогүй байсан гэдэг бичлэг. Тэгэхэд тэр залуу цаазаар авах ял нь хүннийг ингэж охироод юм а гэдгийг өөрийнхөө амнасаар харуулдаг тухай кино байхгүй тэр бодит явдлахгүй. Тий. Тэгээд байх хэрэгтэй. Энийг сайн судлах хэрэгтэй гэж бодож байна би. Хуульчид нь. Хуульчид ялангуяа тэгэл олон улсын жишг дээр ялангуяа одоо нөгөө нийгмийн сэтгэл зүйг их судлах хэрэгтэй баг. Нийгмийн сэтгэл зүй манад ер нь цаазаар авах ял зохих орон юм уу, зохихгүй орон юм уу гэдгийг бид нэр эхлээд судлах хэрэгтэй баг. Хуамын тоо бүх юм нөлөөлдөг бол тий. Барцаа хүний төлөө хүн юм шиг байна. Хоёр хос муудалцлалт. За, танихгүй. За, нөхөр нь паг. За. Эхнэрээ зөхиод авал. За. Очоод тэр залууг нь хөөе хөшөө болчихоо гэхүү хоёр хоолны хоолоор ороод өстой дими үйдэг. Өө нав мэдэндээ би бол өстой 90 мянган орнд банк болдог штэ. Тийм машиныхаа амортизаторыг солиулах гад 400 мянга тавьж байхгүй би. Тэгсэн чинь нэг залуу яг нэг охиныг тэгдэ. Хаа бэм юм бла 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 гэл гахал надруу орол. Тэгэл явал гэсэн шүү дээ. Тэгээд нэгжээс удаа юу гэж байдгийг юу яриад байгаа. Үгүй. Хоёр хүний голоор орно залууг нэгжээс удаа гоё. Байхгүй. Хэрвээ тийм болоод очиод нэг хүүхнийг бүсгүй хөмөөрөө те. Чи одоо эмхтэй хүмүүс яга эмхтэй хүн зогчоо ингээд очиод залууг цагаасан чи нөгөө бүсгүй нь чи миний хайрыг яаж байгаа юм бэ гэд өөр хүнийг өмөрдөг. Үгүйсэ тэгдэг гэсэн шүү дээ. Тэгдэг юм гэсэн. Тэгвэл яах вэ? Тэгвэл тэгэл чи муу чи насаараа задуулаад явжээ заа юм уу тэнгээ гэл. Чи заяа чи энэ гэл. Тэгэл яваад өгнө. Тэгэл яваад. Тий. Ер нь хэрэг хүний төлөө одоо магадгүй зөв нэг хүний төлөө хийж хамгийн том үйлдэлүүд юу вэ? Яг хувийн талаас хүний төлөө магадгүй танихгүй хүний төлөө ч юм уу эсвэл хайр илгийн хүний төлөө хийж хамгийн том зүйл юу вэ? Том зүйлээ. Өөрөө ч том гэдэг. Хүн болгоны том гэдэг бол янз янзлаа. Тусалсан гэсэн үг шүү дээ. Тий тусалсан. Тий. Гэхдээ мэдхгүй юм да яг тэгж хүн туслаад ингэж би энэ үнд ингэж туслаад тэгж туслаад гэд бодоод яваад идэх болохоор хүмүүс ингэж хүн тусалчаар ингэж бичлэгэн дээр хийх юм. Нөгөөнийхэн зургийг аваад өөрөө селфи хийгээл. Писэд хүн ингэ байсан чи ингэ туслалаа л. Тий. Гэд. Тий. Тэгвэл тусалж яах юм гэж би. Тий нөгөө нэг тэр чи одоо нөгөө юу байхгүй юу?
одоо тий нэр хүнд хайж байгаа л хэлбэр. Эсвэл энийг нөгөө талаар нь ойлгож болно. Эсвэл бусдыг бас уриалан дуудаж байгаа хэлбэр гэж ойлгож болох байх. Би бол найзуудаа тэгдэж найзуудаа гэртнүүл аль өгшөө хоёлаа нэг зураг дараалж. Тэгмээ найзгаа ийм нэг хөөрхөн хүүхдийг гудамж байгаа хүргэж өглөө. Ийм одоо дуучин найз энэ нөгөө дуулаад байдаг хөөрхөн ирээдүйд дуучин хүүхдүүдийг энэ задууг тааралдвал хүргээд өгчөж байгаарэ гэж найзуудаа тэгчтэй шүү дээ амар. Fantastic production-ыг одоо хүн болгон сто айхт сто лаг залуучууд гэж ярьж байгаа шүү дээ. Киног хийвэл хийсэн шиг хийдэг. Мэдхгүй найзны яаж мэдэх. Тэгж ярьж байгаа. Жил надад хэлж. Хүн болгон багтаж байгаа. Тэг хүн болгон фантастикийг хийсэн киног л үзье. Бусдыг болиё гэдэг болцоо одоо нэг шүү дээ. Монгол киног. Тэгсэн сая F Studio параллел ертөнцийн кино хэлээ. Байтаг богд нээгдэд удааг байхад параллел ертөнцийн бас нээлттэй хийсэн. Сарын дараа гэсэн. Хандлага байтаг богдоос одоо нэг үзэгчдийн үзэж байгаа тэр үзэлт бүх зүйл жоохон бага байна. Тийм бага байгаа. Параллел ертөнд зурсан сайхны кино бол өөр манай F Studio-гийн бүтээл. Тэгээд F Studio Fantastic Production хоёрыг бол бас салгаж ойлгоход аягүй хэцүү. Ер нь анхнаас алхамт байсан өнөөдрийг хүртэл хамт л байгаа. Тэгээд бидний харж байгаа зүйл болохоор энэ бол инээдмийн кино. Тэр чинь фэнтези комеди жанрын кино. Сүнстэй хамгийн анхны инээдмийн монгол кино баг. Тий. Сүнстэй инээдмийн кино гэх. Тий. Яг хөө тэгэл надад бол гоё кино болсон. Тэгээ хүмүүс яаж санагдаж байгаас ер нь бол тэгтээ ам дажгүй л байна хүмүүсийн яриа. Яг тийм лалрын кино хайр мөн гэж бол хүн хэлэхгүй лээ. Тий, тэрэнд бол их баяртай байгаа. Хүмүүс ч ер нь тэгтээ одоо шулуун хэлждэг болсон шүү дээ. Тий. Онцгой. Тэр бол тийм юм л юм би. Тэр тэгж яригдаагүй манай кино параллел ертөнц маань их гоё байгаа. Байтаг богд киноны хувьд бол энэ өөрөө болсон бодит түүх монголчуудын бахархал түүхийн талаар өгүүлсэн кино. Тэгэл бүгдээрээ угаасаа магтчих юм шиг би магтаад явах тэ тий угаасаа мэдж байгаа юм шиг лайк. За тимэти ёо. Тимэти. Тэгээд дүрийн хуваарлтыг яаж явах вэ? Нэг бол эсрэг дүрд тоглох юм. Тэгээ нэг бол одоо ер нь ингээл яг киноны гол оройлтой дүр байдаг ш тэ. Яг нэг чухал оройлтой дүр байдаг тэ. Тэн дээр яаж та нар өөрсдөө дүрээ хуваарлж өгдөө? Дүр хуваарлах биш. Энийг бол найруулагч сонгоно л доо. Шууд дүр тийм тамираа. За энэ дүр дээр тэр, энэ дүр дээр тэр, энэ дүр дээр тэр гээл цааш шууд дүрүүдээ сонгоно. Бид хэд бол яг зүгээр саналаа хэлнэ. Найз нь энэ дүр дээр тоглож идэх үү? Би энэ дээр их таалагддаг хөө. Тамираа тэрийг бодсон байвал тэгээг нь бодоогүй байвал нөө чи энэ дүр дээр тоглоно гэж. За хуваарлаа. Нэг кинон дээр ч юм уу жоохон гол дүрд нь тогломоор байсан чинь жоохон өөр дүр тоглоод жоохон дургүй байсан үе байдгүй. Би яг энэ дүртэл би хэрвээ би байсан бол найз нөхөд хамт олон мэдээж. Тэгтээ хүнд нэг бас нэг цагаан шар гэж байдаг шүү дээ. Яг бид нар өөрсдийнхөө уран бүтээл дээр бол тийм бодлоо. Зүгээр яг өөр кинонууд үзчихэд за би энэ дүр дээр тоглосон бол нэрээ. Ингэхгүй юу? Ингэдэг байж гэсэн бодлол байгаа нөгөө нэг мөрөөдөл юм уу одоо гадаад кино минь үзэлтэй тоолчих юмсан. Өөрийгөө Холливуудын кинонд тоглож байгаа төсөл бол энэ дээр тоглол би ингэж тоглох байсан даа гэл. Ер нь тэгтээ жүжигчин хүн болгон бас тэгж боддог хөө. Fantastic Production-ийн нэг зүрхний хилэн дээр эсрэг дүр тоглосон тий. Эсрэг дүр бол хэрэг оргийн үний бүтээдэг юм бичлэг биш надад санагдаж байна. Хэцүү юм шиг илүү нөгөө нэг эрэг дүрээс ч юм уу хэцүү юм шиг надад санагддгийн. Чамд аль нь амар байдгүй? Ер нь амархан дүр гэж байхгүй л тий. Тийм л ахaltaа. Гэтэ аль нь чамд арай тоглоход одоо гоё байдгүй. Гэхдээ миний өөрийн дор сонирхол бол би аливаа зохиол эсрэг талын дүр тоглох их дуртай. Яагаад? Мэдхгүй одоо хар багаас л тийм л байсан. Яагаад тэгэхээр эсрэг талын дүр гэдэг чинь өөрөө эрэг талын баатрыг тодорхойлдог юм баггүй юу? Эсрэг талын дүр хүчтэй байх тусам эрэг талын баатар улам хүчтэй болдог. Улам л гэлцдэг. Тэгэхээр одоо хүний төлөө л юм да. Тэр эрэг талын дүр. Тэгэл яг нөө нэг ингэдэг байхгүй хүмүүст одоо яг ингэж ярихад хүмүүст хүрэхтэй эсрэг талын дүр чи ингэж
шууд өчдөг байхгүй. Энэ ийм зөв навш энэ юм байна. Энэ ингэдэгтэй гэдэг. Тэ? Гой сайхан залуугаар хүрэхээс илүү бүр нэг тийм хүний сэтгэлд ийм зүй үзлийг нь төрүүлдэг ч юм уу те. Урыг нь хүргэсэн дүрээр хүрвэл илүү ийм таашаалтай байдаг байхгүй. Ер нь бол жүжигчин хүмүүсийн одоо уран бүтээлч бүх хүмүүсийн хамгийн их таашаал авдаг зүйл бол одоо тэр үзэгчдийн үр дүнгээс л хамгийн их кайф авдаг, урам авдаг. Тэгж л амьдрэх штэ ер нь. Соёлын тэрэгний ажилтан гэдэг цол тэмдгийг нь би дуртаагүй дуучлаарай. Зүгээр. Хүн болгоо одоо нэг цол тэмдгээрээ дуудуулах их дуртай тий. Айл ярих юм хүмүүс. Нэг одоо ах нар чинь ярих юм л та. Одоо найрлагч галлаа гэх хүн тий. Кэр нээлт болгон дээр л өгдөг юм штэ. Гэл зарим нь буцааж өгөөл. Ингээ ерөн зөө соёлын тэрэгний ажилтан гэдэг би яг зөвхөн кино нээлтийн бичлэгийг яг тэр үед нь үзчихсэн. Тэгээд хүн яг өөрөө авчаад ийм гоё баяр баясгалтай, ийм гоё байхад тэр гоё мэдрэмж, тэр гоё хүндтэй зүйлийг бас их тийм үн цэнэгүй болгож байгаа юм шиг санагддаг. Гэхдээ яг өөрөө энэ нөгөө нэг соёлын тэрэгний ажилтан гэдэг тэмдгийг чинь авчиад үн цэнэгүй болгоо хийцэн юм бохгүй юу? Ер нь бол одоо би соёлын тэрэгний ажилтан гэдгээр намайг соёлын тэрэгний ажилтан гэж хэлжсэн. Тэ одоо бахахаар ч юм уу. Тэгжсэн удаа бахахтай шүү дээ. Бахах нь үстэй. Тийм, баярлалтай. Тэгээд би ийм шагнал авч байгаадаа ч итгээгүй өөртөө. Ер нь бол тэр өдөр аягүй сонирн байсан. Тэгэл маш их баярлсан. Соёлын тэрэгний ажилтан гэж хэлхээс ичгэр ч юм уу хүмүүсийн хандлагаас болоод тий. Тийм, одоо нэг үн цэнэгүй болсон гэдгээс нь болоод тэрнээс биш одоо байна. Тэгэл одоо жишээлбэл тэгтээ одоо тэртээ тэргүй ичээд яах юм угаасаа. Тийм үстэй ичээд яах юм одоо. Хүн өөрөө л тэрийг гоё юм үстэй. Тийм тэгэл тэгтээ бас тэр хүмүүсийн ярьж байгаа ч зөв шүү дээ. Ер нь бол үн цэнэгүй болсон уу болсон. Тэгэл одоо сойс төгсөн дуучин хүртэл зүгцэн л явж идэг тий. Тэгэхэд сая одоо оюун ахыг төмөр оюуг. Хичнээн жил соёлын тэргүүний ажилтан явлаа. Дамдангуй хичнээн жил тэгж явлаа. Одоо ч гэсэн урлагт бүх насаараа ажиллажаад соёлын тэргүүний ажилтан тэмдэг аваагүй ч хүмүүс байгаа шүү дээ. Тэгэхээр бас яг л энийг ерөөсөө ганц үн цэнэгүй болгосон юмыг нь бол би тэр нэг хэсэг өгсөн зах замбраагүй дуучдын шагнал гэж ойлгоод шүү дээ. Амьдралдаа нэг чараагүй нэг дуучин гитхэн ингээ харсан соёлын тэргүүний ажилтан гэл тээ. Ер нь би тэгж л ойлгож явдсан шүү дээ. Тэгээ өөрөө л авцсан. Ингээ нөөш танаа нэвтрүүлэгч орохоос амар ядаргаатай юм байна. За юу ярьчихаар юу гिचхөө л гэдэг хэцүү байна. Одоо ингээл чамаг юм асуу штэ. Юм асуугаар чи би дотроо гэж бодчих. За энэ яг юу асуух гэдэг тэгэл. Тэгээ баан төрөлч юу нь бол ингээ тоорондоо цагаа ярилцдаг нэвтрүүлэг. Тэгээд яг хүмүүс ойлгож байгаагаар л фантастик продакшн бол хэрэг нь орохгүй гэжсэн надад. Гэхдээ манай одоо ир орсон шүү дээ. Одоо ир л бүр ихт орсон. Фантастик бас яг ирчи аваагүй байхад орж исэн байхгүй юу? 2 жилийн өмнө тийм фантастик их орж исэн. Тэгээд эрэгтэй гэдэг бол өөрөө юм бахархалтай, омогшилтай хүмүүс те. Ялангуяа монгол хүмүүс би бол монгол эр хүн бахархалтай те. Ялангуяа өөрөө бахархалд их сайртай те. Ер нь би бол их орнороо бахархдаг. Их орнороо бахархалтай те. Тэгээс их орнороо бахархаас өөрөө нэг би бахархаад хүн нэг би бол эр хүн шүү те. Эр хүн шүү гэлдэг шүү дээ. Ойлгохгүй нэ. Шууд хэлдэг. Жижигхэн модны мөчр урт гэл ярьдаг шүү дээ. За, тэрний үгс үлээ. Ер нь яхаа зөв эр хүн бол том гэж өөрийгөө хэлдэг. Хэр том уу? Юу? Зүгээр л хэр том уу? Би юу? Бахархал хэр том уу? Би их орноор бахархдаг учраас миний их орон бол одоо асар том л гэж ойлгоод шүү дээ. Монгол жижигхэн гэл хүмүүс яриад байдаг шүү дээ. Монгол бол жижигхэн гоё ойлгодог шүү дээ. Баялаг ихтэй орон дээ, их том дээ. Тэг. Яг өөрөө бахархал хэр том уу? Миний өөрийн бахархал гэж дээ. Би харин хоёр юмар бахархдаг. Ер нь том бах шаардлагатай юм уу? Ээж аваараа бахархдаг. Яг ер нь том бах шаардлагатай. Юу яриад чи бэлэг эрэхтэй асуу. Гэхдээ ер нь зүгээр. Тэгээд хүний бахархал юу? Яг зөв. Тэр хүний бахархал би юугаар бахархдаг чамд хэллээ шүү дээ. Эсвэл хаад ингэж ярих юм. За. Юу нь бол тэ
Ийм Юу юм бэ? ийм Чи юугаа хэлэлтэй? ийм Би тэг чамаас асуулаа штэ. За юу ийн асуугаад байгаа. яг ойлгож байгаа л яг ойлгож байгаа шин зөв. Яг ойлгож байгаа нь зөв. Яг зүгээр эртүмс хоорондоо гэл найз нөхдөөрөө уулзахаар маазардаг ш тэ. Чинийх миний бахархал бол тэ. За мэдгүй би бол нөгөөтгөөг бол хизээж бахархал чи бахархал гэж ярьд юм уу? Бахархал биш юм уу? Пүү чи чарин. Амир Бахархал биш юм уу? мэдгүй. Мэдгүй гэл. Юу зөв яхаа зүгээр тийм байх хэрэгтэй байд юм уу? Яхаа зүгээр би яаж бодохгүй та ер нь зүгээр нэг тийм айхтар том бахархалтай байх хэрэгтэй юм уу? Зүгээр л ямар байх хэрэгтэй гэдэг юм л чи бодох. Мэдгүй. Аа. Зүгээр хатуул байх хэрэгтэй. Бэст Сайн мэдгүй байна. яа зүгээр би бас ингээл бодож байхгүй. Тэр энэ одоо ингээл залуучууд ингээл яриулахаар нэг тийм байх хэрэгтэй юм шиг одоо бас их буруу зүйлүүд их гарч ирж байна л да. Яг үсээ сонсож байхад янз янзын нэг буруу зүйлүүдийг хийлэгдэг ч юм уу те. Тэгээ тэр нь хүний биед буруугаар нөлөөлдөг ч юм уу нэг тиймэрхүү юмдыг сонсгоцсон учраас Тэнгууд тараа хоёлаа ингэн заяа. Одоо хоёлаа нэг юм буруу ярьж штэ. Тэнгууд зарим хүн тэр чинь зүв санагддаг байхгүй. бүр хиймэрч юм шиг үү. Тийм. Тэнгууд тараа аливаа ямиг хоёлоо буруу гэж ярихаас илүү их сонин гэж ярмаар юм. Сонин. Тий. Тэр их сонин гэж тий. Тэр их сонин. Тийм. Ямиг буруутгаж болохгүй. Ягаад тэгэхээр одоо зарим хүн тэгдэг үстэй чи ямар тэнэг юм бэ гэл. Одоо миний нэг хийсэн үйлдэл нэг хүн тэнэг санагдаад нэг хүн ирэл чи яагаад ингэж тэнэгч байгаа чи ямар тэнэг ингэнгууд тэр хүнд би тэнэг санагдаж байна. Харин тэр хүн надад тэнэг санагдаж эхлэхгүй тэгэнгууд. Тэгэнгууд яг ийм цогц юм энэ аяг ийшээ хариулж тавих нь зөвөө гэдэг юм байхгүй гэж бас боддоо шүү дээ би. Ямар нэгэн буруутгаас өмнө эхлээ бодох хэрэгтэй л. Ямар ч их гоё зүйл юм байна. Сонин л гэж ярих хэрэгтэй баг. Тийм баг. Тэр их сонио гэл. Тийм баг. Тэр их сонио тэр нөө юугаа яатсан бэлээ шүү дээ гэл. Юу нэг зөв хэрэг том гэдэг үг сонсч ирсэн байна. Юунаас Эмэгтэйнээс стос сонсож байгаагүй юм байна. сонсч байгаа. Хүн эмэгтэйнээс сонсоод нэг ингээл цэжээ балбдаг штэ King Kong шиг. Мэдгүй би иймэрхүү юм ярмаар. Тэмээд яа. Чи бас их сонин юм асуух юм уу те? Энд яга би яг асууж байгаа асуулт энэ нэг Jack Ma-ыг Монголд ирсэн штэ. За. Alibaba-гийн. Тэгээд ирээд нэг хэлжсэн үг надад их зүрхэнд их үлдсэн. Тэний үхээр тэнийг асуулт гэж байдгүй, тэнийг хариулт гэж байдаг юм аа. Тэрэн шиг яг хоо миний асууж байгаа асуулт тэнийг байж болох ч тэнд хариулж байгаа хүний хариулт хэр ухаантай байна, хэр зөв байна гэдгээс л би тэр хүний дүгндэг байхгүй. Тэрнээс яг миний асуултаар бол одоо яг маа зочид манай үзэгчд болохоор зочид гэхээс илүү намайг л их анхаарад байдаг байхгүй. Тэгээд муухай сонин залуу ингэж тэрний он би үзэгчд зочдыг мань илүү их анхаараасай. Тэр хүн тэнийг асуултанд яаж хариулж байгааг гоё асуултанд яаж хариулж байгааг би анхаараасай. Миний өн хүсдэг юм бол би яаж хариулв? Ер нь яг зөв залуучуудын хамгийн их хүсдэг харахыг хүсдэг юм үнэн байхыг хүсдэг байхгүй. Нөө баггүй яг өөрөө байдаг тийм хүмүүс үзэгчд уус дуртай болдог болсон шүү дээ. Байдаг болсон тий. Тэгээд яг зөв асуудал болтож байгаа тийм юм байгаа ч гэсэн яг гоё гоё зүйлүүд болтаагүй шүү. Хиний ч ярьж байгаа зүйлүүдийг бас ярьж байгаад би их баярлж байна. Одоо энэ хүний буруутгах гэдэг бас өөр их сонирхолтой тий. Тэгээд сонин гэж ярих хэрэгтэй гэдэг чинь бас их гоё зөвөр гоё үлдэж байна. Тэгээд яг нүүн залуучуудаас авахыг аваад хаяг нь хайдаг штэ. Хүний нэг ийм зангал би өөртөө авах сурчих юмсан би энийг л нэг хэрэгжүүлчих юмсан гэдэг хүний нэг зан чанар байдаг шүү дээ. Тийм ямар зан чанар байна вэ? Одоо жишээ нь юм л дээ. Одоо би өөрөө 30 гарчлаа. Тэгэхээр надаас нэг өөрөө үзэл бодол тогтож эхэлж байна гэсэн үг шүү дээ. Тогтцсон байгаа. Миний ертөнцийг үзэх үзэл маань надад ингээд ерөнхийдөө тогтцсон байна шүү дээ. Төлөвшсөн. Тийм одоо хинбэ гэдгээ би мэдээд эхлээд байна шүү дээ тий. Тэрнтэй ижилхээ. Үлгэр дуурайл болдог хүмүүсээс одоо жишээлх юм бол олон үлгэр дуурайл болох хүн байна Монголд бол. Залуучуудаас яг одоо доотлын үеийн залуучууд хүртэл ваа гэмээр залуучууд байдаг шүү дээ. Бидний эзэмшээг би зүгээр ингэж харамсдаг. Эрдэм мэдлэг сайн сурч чадаагүй дэл харамсдаг. Олон хэл сайн сураагүй дэл харамсдаг. Надаас илүү боловсралтай, надаас илүү мэдлэгтэй залуучуудтай уулзаад юм ярихаар ингээд өөрөөсөө ичих мэдрэмж ингээд төрөдөг надад.
Чойно мөн шүлгэнд үүд штэ. Аз жаргал гэдэг бол эрдэм сурах, сансандаа хүрэх хоёрыг л хэлдэг юм байна гэж. Энэ бол яг үнэн баггүй юу? Жоон баг тэгэл 10 жил чинь уг нь бидний бүх хичээлийн суурийг те цаашаа явж болох бүх суурийг л тавьж хахад л ингээл явцсан. Тэгэд гөгшөрсөн хонол ер нь тэгэл оройтойг юм байна гэл одоо тэгэл сурч байгаа шүү дээ. Хилтэй юу? Хэдэн хилтэй? Гүй нэг хэлсэдэх юм байхгүй зүгээр англи орос 2.1 яах вэ? Бас мэдээ гэж те. Гадаад руу кинонд нь гарч ийн те. Гарч байгаа. Хизээ яг Fantastic Production-ыг бол одоо киноны гадагшаа гараад гадаадын уран бүтээлчдийг те одоо нөгөө од гэж ярьдаг те. Од гэдэг чинь бол дэлхийн нийтээр харж байгаа тэр одыг бид тэр од гэж нэрлэдэг те. Хизээ Монголд од гарч ирэх бол. Мэдээж асуушраа догдорж авраг бол од. Би бол ингэж бодчих шүү дээ. Ерөнхийдөө манай жүжигчин Амраах ба шүү дээ. Сөнг Амраа гэдэг шүү дээ. Жүжигчин Амраах анхны мэгчид нар маань бол гадны зах зээл рүү ер нь гараад алхаад үтцсэн жүжигчид. Тэгээ тэрний араас одоо хариун бим бах байна те. Гэл Азийн зах зээл рүү, Америкийн зах зээл рүү ингээл эхнээсээ гарч эхэлж илээ. Тэгэл энэ бол нөгөө нэг аливаа юм чи өөрийн гэсэн цаг хугацаатай байдаг гэдэг шиг ингээл монголчуудын одоо эхний мөрийг гიშгэл явж байгаа энэ ах гис нар байхад дараагийн мөрөн дээр нь ингээл цааш нь давуулаад гიშгэл явах бах. Fantastic Production гэсэн тэрэнд зорддог. Тэрлүү зорддог, тэрлүү тэмүүлдэг. Хэрэг мөнгө хэрэгтэй байлтай юу? Мөнгө ер нь кинонд мөнгө маш хэрэгтэй байдаг шүү дээ. Гадаад руу гарахад хэрэг мөнгө хэрэгтэй болж байна. Зөв нэг хятадд ч юм уу солонгос ч юм уу кино нээлттэй хийх гэж их юм болж иж гарахад тэнд цаана хэрэг мөнгө зарцуулт залуучууд. Тэрийг бол өөрсдийнхөө мөнгөөр гаргаж байгаа үстэй. Нэг ч ивент тэтгэлэг байхгүй үстэй. Юу гэдэг. Тэ? Ивч багсан. Тэр хитэн дүрийг гарч гадаад руу гаргахад тэрийг ягаад манай монголчуудад ойлгож байгаагаар их амархан. Ер нь бүх юм их амархан. Шөмжлөх их амархан. Гадаад руу гаргаж амархан те. Яг энэний цаана хитэн төгрөг хүч хөдөлмөр яаж явж байгаа юм. Мөнгө ярихаар энэний цаана энэ шуналдаг гэдэг ойлголт байдаг болохоос энд маш их хөдөлмөр биш олон хүний чадвар байгаа гэдэг утгаараа би мөнгө ярьдаг. Өнөөдөр мөнгө гэдэг өнөөдөр маш чухал болсон шүү дээ. Тийм учраас гадаад руу кино гаргахад Fantastic Production-аас хэдэн төгрөг гарч гардаг. Гадаад руу кино гаргах нь гэхээр бид нар эхлээд гадныхаа компанитай гэрээгээ тохиролцсон. Тэгжээж гадагшаа. Зүгээр өөрсдөө уран бүтээлийг гадаадд амьдарч байгаа ажиллаж байгаа монголчуудад үзүүлэхэд бол өөрсдөө аваад явчих штеп. Тийм баг. Тий. Тэнгуут яг одоо гадны зах зээл дээр кино гаргах. Манайх бол Оросын улбооны улсын улаан үд эрх хүмүүжүүдэд за Казахстанд гээд яг кинонууд аль бисээр нээлт хийжсэн. Тэгээ ер нь тэгэл цаад компанитайгаа тохирсон гэрээнээсээ яг шалтгаалт байхгүй мөнгө тэдээс Хэдэн жигтэй яг тэр гарч байгаа. Гэхдээ янз шүү дээ. Зарим ч айгүй гайгүй болно, зарим ч амар үнэтэй болно. Тэгэл хамгийн гол нь нөгөө үнэтэй байсан хэдүү. киног гадагшаа гаргахад чинь за би эхлээд яриад тал та. Киног гадагшаа гаргахад чинь нөгөө гадны театрт гарах стандартыг эхлээд нэгтгэх байхгүй. Зэ. Ийм Байх хэвээр. Формат нь ийм форматаар ирэх хэвээр. Дээрээс нь дуу оруулалттай байх хэвээр. Дуу оруулалт нь яг тухайн орныхаа хэлээр байх хэвээр гэл. Тэнгуут тэгэл нөгөө дуу оруулах жүжигчдээс хэсүүлэл хайж эхлэн цалингаа тохирно, орчуулга хийгдэнэ гэл. Тэгэл ингээл мөнгө яваалаа. Янз. Харин би өстой янз л гэж хэлж байгаа. Дунд чинь барьдаг чи. Дунджаар нь барихад ер нь 6 саяас нэг 30 сая төгрөгийн хооронд л болно доо. Би бас 100 муу гэж бас бодож ирсэн. Бас ээж тийш. Зөвхөн дуу оруулалтын тухай ярьсан шүү би. Тий. Тэгэхэд л ойлгомжтой. Тий. Зарим үед иччихсэн тохиол байдаг уу? Яас. Яга ичгч байх юм те. Параллел ертөнцийг үзэж байгаа тэр онгоцтой хэсэг энэ хүүхдийн кино юм шиг. За үзэгчд юм шиг яг тэ монголчууд. Аль онгоцтой? Параллел ертөнцийн шоронгийн хэсэгт нэг онгоцтой нисдэг тэрэг онгоц өрч өөр шүү дээ. Нисдэг тэрэг ингээд дэлбэрдэг нэг хэсэг байдаг шүү дээ. Монголчууд юм шиг нэг юм тоохгүй. Тэр яас чамд тийм муухай санагдсан юм уу? Нэг хүүхдийн юм шиг. Манай монголчууд хизээ тэр нисдэг тэрэг мэрэг ч юм уу графикийг хизээ тултал нэг бол одоо наатах хэвээр график хийдэг хүмүүсээс л асуух асуулт байна да. Гэтэ энийг яг ерөн зүгээр ягаад тэр хэсгийг оруулсан юм? Яг би зөв бодоод байл тийм кино зөндөө байна л да. Нэгэд за гэж байгаа юм шиг хэсгүүдтэй. За монголчууд юм шиг гэж байгаа юм шиг. Тийм хэсгийг бол ягаад оруулах шаардлагатай? Тэр бол яг нөгөө зохиол төр бичигдсэн хэсэг байхгүй юу?
Зохиол дээр бичигдсэн хэсэг. Тэгэл жинхнээсээ нисдэг тэрийг ашиглах гэжсэн. Тэгээд бид нэр яаж нисдэг тэрийг унгаах талаар учруулаг байхгүй. Хэцүү л баг л та. Мэдээж хэцүү. Нисдэг тэрийг ингээ зүгээр газарж байгаа юм шиг ингээ буулгаад дараа нь таслаад ард нь дэлбэрэлт хийж болох байсан. Тэгэхээр чи нөө нисдэг тэрэг чи унахын тулд ингээ далих хэвээр сте. Далиж. Тэгэхээр янз бүрийн аваа гарах юм. Тийм. Тэнгууд тэр угаас бүтэхгүй. Ягаад бүтэхгүй? Нисдэг тэрэг худалдаж авч чадахгүй шүү дээ бид нар. Тий. Тэгэл за ер нь графикаар хий гэдэг шийдэл төр хүрээл. Тэгэл графикаар хийсэн. Гэхдээ тийм бол майхтар муулсан гэж юу? Яг бид нар дэндүү их хөгжчихэлтэй үздэг юмнууд нь. Тийм. Дэндүү. Гэхдээ ерөөсө буруу биш шүү дээ. Энэ бол бид нар тий Монгол улсын кино хөгжөөгөө учраас ингээд хөгжөөгөөг нь үзээдэй гэж хизээч болохгүй шүү дээ. Тийм үстэй. Яг илүү сайжирна л да. Тий. Ер нь тэгэл хөгжөөл явж л байгаа л да. За тэр нь бол манай нэвтрүүлгийн цаг дуусах төгсөж байгаа юм байна. Манай оператор ингээд дуусгаа гэж хэлж чинь. Тэгээд би ингэж боддгийг хүний ажил мэргэжил дуртай зүйлийг хийнэ гэдэг бол өөрөө их том кайф, том мэдрэмж. Тэгтээ хүн бас хүн дуртай юм аа гэгээд үлэм зэлмгүй явна гэж байхгүй. Тэр өндөр гэр бүлээ дижих, өөрийгөө дижих гэх мэтчил маш олон хэрэгцээ байгаа. Фантастик продакшныхыг би түрүүн хэлсэн. Хүн болгон арай л дэндүүх магтаж. За. Арай л дэндүүх. Энэ их магтаал донд буруу явсан, буруу сэгсэн ч юм уу буруу явсан хүн алддаг үе байдаг шүү дээ. Тийм үе байсан. Яг болцаагүй. За одоо ингээд ерөн зүгээр яг миний амьдралын хувьд бол алдаатай онноотой юм зөндөл тийм. Гэхдээ одоо яг манай Fantastic Production бол бид нар яг 9 үлээ. Тэгээд бид 9 бие бинийгээ хин хаашаа далих гэдэг үед нь яг сайхан бариад авдаг. За чи хайчих чинь. Хайчих чинь чи буруу тийш явах гээд байна уу? Гэл тий. Ингэдэг үү та нар? Найс нөхөд. Юу найс нөхөд биеиндээ гар өрөх хэрэгтэй юм. Ойлгох чинь ингэж. Үгүй шүү дээ. Одоо бүр үнэхээр ойлгохгүй л зотгох. Бид нар нөгөө нэг би арайч зоттол нь тийм орлуулж байгаагүй. Тий. Бордож явж байгаагүй. Тий. Та юусын үүрэг оройл мэдээж яг бүгдээрээ өөр гэсэн үүрэг оройл байгаа тий. Бага. Мэдээж киноноос бол маш их ашиг олдог гэж бид нар харж байгаа. За. Тэгээ яг үзэгчдийн хувьд бол байдаг богд машинаас нэг зүрхний хилэн кино театр бол дүүрэн байгаа. Тий. Тэндээс ер нь киноноос ер нь олдог ашиг яг нийтээрээ одоо гадаад киноноос сонсохоор хэдэн зуун сая долларын ашиг оллоо. Энэ бол том рекорд гэж ярьдаг шиг манай Монголын рекорд хэд юм. Одоо фантастикийн хамгийн томыг олж байгаа гэж би боддог. Найз нь бол мэдгүй байна. Энийг тийм чи эн чинь угаасаа нөгөө нэг шудраг өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газраас заавар гаргаад эн чинь өөрөө нээлттэй болцсоохгүй одоо яг хэдэн төгрөг ямар кино хэдэн төгрөг яаж олж байгаа гэдэг. Энийг бол чи нэг кино театр руу ч юм уу эсвэл тэр шудраг өрсөлдөөний газар уцтал твиттер руу үзсэн ярьж байна. Энэ мэдээллийг ханаас авах вэ гэж шууд чамд өгч байгаа. Зөв. Тийм. 100 сая төгрөг оллоо гэж бодоход та 9 яаж хувааж авдаг вэ? Тэгэл 9 шүү дээ. Яг 9 бах уу? Тэнцүү. Тийм. Найруулагч гэдэг хүний оройл арай их учраас ч юм уу. Байна. Тиймэрхүү юм байна. Тэр бол дотоод асуудал. Дотоод асуудал. Яг зөө нэг юм арай хэлбэлцэлтэй байдаг болоо гэж би бодож байна. Хэлбэлцэл байгаа. Байгаа бах тий. Тэгээ яг нь залуучуудын нэг хүн хичээгээд байхад хичээгээгүй юм шиг үнэлэх тэр мэдрэмж их муухай гэж. Би сүүлээд 2 3 удаа ярьж байгаа нэг. Яг гэвэл хүнийг үнэлэх үнэлэмж хүний тэр хийж байгаа зүйлийг ингэж нэг гой урамшуулах нэг бол амар урамшуулдаг. Тултал нь. Тэнийг болтол нь урамшуулдаг. Нэг бол хизээж тоодгүй нэг юм яг хоёр заагдав гэдэг. Тэ? Яг урамшуулах үед урамшуулад алдаа дутагдлыг хэлэх үед нь хэлээд ч юм уу тэ? Тэхгүй байгаад байдагт нь бас би зүгээр нэгж бодож явдгийг. Яг зүгээр хүний үзэгч бодлогын хувийн үзэл бодол хүмүүний харж байгаа өнцгөр гэдэг шиг тэр онгоцыг гоё гэд харж байгаа хүн байхад хичээлд би өөрөөр хардаг ч юм уу тэ? Тэгээ бас яг хэлэх үед нь хэлж байгаа тэргийг шүү. Нэстэг тэрэг. Онгоц гэдэг. Өөр гэдэг байгаа ш тэр хоёр тэ? За би ойлгож байна. Би ч одоо онгоц нэстэг тэрэг хоёрын ялгааг зааж өгье заяа. За дуусч байгаа заяа. Тэгээд маань нэвтрүүлгийн хамгийн сүүлийн асуулт байгаа. За. Зэвүү яриа гэдэг нэвтрүүлэг. Зэвүүн гэдэг бол өөрөө гоё гэдгээр нь одоо хүмүүс их хэрэгэлдэг болцсон тий. Одоо энэ танаа кинондаш гарч илээ. Хин нэстэг зэвүүн гэл тий. Зэвүүн залуу гэл. Тэрэн шиг амьдралдаа жийсэн хамгийн зэвүүн шийдвэр чи юу байсан бэ? Гоё гэсэн үг үү? Гоё талтай. Кино тоглох гээд ажилласаа гарч илаа. 7 жил ажилласан телевизээсээ шууд хаяал
Тийм цалин мөнгө. Тэр үе чинь нэг байнгын тогтсон цалин гэдэг чинь хүнийг ингээд яг бариад идэв штэ. Яг тэндээс л гарчвал ингээд бүх юм зөксөхгүй бол ямар ч мөнгө олдохгүй юм шиг болол яг тийм гэтэл тийм байгаагүй. Хамгийн одоо зөв шийдвэр гэвэл захирал дээр очивол би чөлөө авах юм а кино тоглох гэсэн чи үгүй ажиллаа энийг бол кинонд тоглох гэсэн. Ямар кино вэ? Миний хатма. Тэгэл би нэг бол кинонд тоглоё гээл тэгэл тэр өдөр яваал дахиж очив тэгэл. Тэр л их зөв шийдвэр л да. Хөтлөгч гэдэг одоо хүмүүс ойлголтоос өөрчлөгдөд жүжигчин гэдэг лөө шууд шилжиж авсан тий. Тэгэж амжилттай байгаа. Баярлаа. Мундаг байгаа. Тэгээд дахиад магтчих залуучууд байгаа. Мундаг байгаа. Тэгээд мундаг байгаад нь бас их олон үзэгчид баярлж байгаа. Тэр дундаа бусад хүмүүсийг яг зөвөр фантастик лаг бусд нь яа гэдэг ойлголт байгаад л да. Тэр бол тэгээд би бол тэгж бодохгүй байна. Фантастик лаг бусд нь яа гэсэн. Яалч танаа киног л үзээд бусд нь үзэхгүй. Мэдхгүй байна. Кино театруудад их сонирхдаг байна. Тэгээд энэ цаараа кино хийж байгаа маш олон хүмүүс байна. Бүгдээрээ л өөр өөрсдөө уран бүтээлийг хизээж муу кино хийчихье гэж кино гэдэг уран бүтээлч хүн хийдэггүй байхгүй юу? Чи тийм үстэй муу нэвтрүүлэг хийчихье гэж хүн хизээ ажиллаж ирсэн. Сайн л юмны төлөө зөрдөг үстэй. Сайн кино хийн, сайн ажил бүгд л тэгж ажилтдаг. Тэ муу болдоггүй байдаг. Бага. Бидэнд ч гэсэн алдсан юм зөндөө байгаа шүү дээ. Тэгээд одоо ч гэсэн бид нэр яг үнэндээ тийм амар кул супер болчоогүй шүү дээ. Бид нэр суралцаа л явж байна. Бид нэр дахиад дэшиг өсөөл улам илүү тэр уулын ориглыг хараад бид нэр ориглрүүл тэмүүлж байгаа хүмүүс. Тэгээд энэ бол бүгд ижлэгнэ гэж хэлмээр байна би энийг. Fantastic production гэж ярихаас илүү Монголын киноч гэж ярих юм бол бүгдээрээ л сайн зүйл хийхин төлөө тэмүүлдэг. Олон ах эгч нар маань, дүүнер маань бүгд л нэг зорилгын төлөө явдаг л та. Олон сайхан юм даруухан байгаасай гэж би хүсэж байна. Яг эндээс их олон залуучууд гоё зүйл юм өдрөх байх. Шүү дээ. Баярлалаа. Би яг тэгж ойлгож байна. Яг зөвөр би гэдэг сэтгэл байдаг болов гэж би боддог байсан байхгүй. Яг сайн хайж үзээгөө учраас би гэдэг сэтгэхүй их байдаг байх гэж би боддог байсан чинь тийм биш байгаад их баярлж байна. Улам амжилттай байх тусам улам хүн даруухан байх. Ямар гоё харагддаг вэ гэдгийг бас. Яа, намайг амар явууллаа гэж би бодож чинь. Тэгээд өнөөдөр нэвтрүүлэх маань ирж сайхан нээлттэй тэгээд бас их баггүй сайхан ярилцсан их баярлаа гэж би хэлмээр. Тэгээд баярлаа. За би яг л бонус хамгийн сүүлийн асуулт. Хараалын үгийг хэр хэлдэг вэ? Зөндөө хэлнэ шүү дээ. Зөндөө хэлнэ. Яг зөв хараалын үгийг ер нь яг мэдээ сошиал медиа энэ төр нэг ашиглаад байдаг л баг. Гэхдээ амьдрал дээр энэ хараалын үгийг ер нь ялангуяа өсвөр насны хүүхдүүд октод бит хэрэглээсэй гэж үздэг. Өө тэрчээстэй сэж шүү дээ. Ялангуяа ингэдэг байхгүй юу? Амар юм. За эмхтэй хүн шүү дээ тэр чинь зэ ингээл 50 их зууцсан дээ. Тэг ингэж ярьдаг хүмүүс шүү дээ. Манчин андаа хөшөө манчин нэг аа гэж за тэгээд тэр мө пена заван тэр моха хамгийн сони юм тэр хүн яг өөрийгөө гоё харагдаж байгаа гэж бодсон байгаа. Гоё харагдаж байгаа гэж боддгоо байхгүй юу? Гоё харагдах гэж тэгдэггүй. Өөрийнхөө байгаа нь тэр гэж ойлгодог байхгүй юу? Өөрийнхөө байх тэр биш. Тий. Гоё харагдахтай чухал биш байхгүй юу да. Тэр чинь гоё харагдах гэж тэгэхгүй шүү дээ. Мэдээж гоё харагдах гэвэл аав ээж тэгэж харьцах байх. Тэгэхээр аав ээжтэй тэгж харьцдаг байх. Тэ? Өөр өдөг. Тийм. Тэгэхээр зүгээр нэг өөрийнхөө байж эрхчлөөгөө мэдрэх гэж байгаа л хэлбэр юм болов уу гэж би харддаг л да. Гэхдээ яг хүний өөр юм бодлоо өөртөө зүг. Сони юм а тэ. Сони юм а. Айгуу сони. Сонин байгаас тийм. Одоо энэ үгийг би хэрэгэл сурнаа. Буруу би сонин гэж ярьж сурна. Тэгээд өнөөдөр бас агуу барсаа буюу фантастик одоосны агуу жижигчин, агуу хөтлөгч бүх ивентүүдийг гоё хөтэлдэг гоё агаа ярьсан би хөвтөх баярлж байна. Тэгээд мундаг амжилтыг хүсэж байна. Дараагийн кино ямар кино лээ? Дараагийн кинон дээр бид ажиллаж байгаа. Ойрын 5 жилийн хугацаанд манай Fantastic Production-ы төлөвлөгөө гарсан байгаа. Тэгээд одоо манай Parallel ертөнцийн кино шиг юм байна шүү дээ. Ер нь бол. Тий. Parallel ертөнцийн кино маань дэлгэцэнд гарч байгаа учраас тэгээд та бүхэн заавал үзээрэй гэж хүсье. Тийм шүү дээ. Би өчтөр үзсэн шүү. Таалагдана гэдэгт бол итгэлтэй байна. Худлаа ярмаарг байна. Өчтөр үзсэн. Үнэхээр гоё кино байсан. Яг сонирхолтой. Тэ? Эхнээсээ дуустлаа яах бол ийх бол ялангуяа төгсгөл надад их гоо санагдсан. Өөртөө үзнэс тэгээд өнөөдрийн жүжигчид ямар мундаг ажиллаж байгааг манайхаа өөртөө харж байгаа. Тэгээд бас нэг тэр бас мундаг агуу хүмүүстэйхаа нэгтэй бас за агуу гэх болооч чи. Олсон дэх баяртай. За маш их баярлалаа. Амжилт хүсье. Ажлын амжилт хүсье. Баярлалаа. Тэгээд манай төлөвлөгөөг үзэж байгаа та бүхэн YouTube-оор бас их үздэг учраас TV5 Mongolia гэдэг channel буюу суваг дотор манай бүх нэвтрүүлгүүд байгаа. Эсвэл TV5 цэг M дотор байгаа. Тэгээд хамтдаа байдагт маш их баярлалаа. Дараагийн дугаарт түр баяртай.
шүү.